мэдээ үргэлжилж байна. Хаалт дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн амжилттай боллоо. Энэхүү тэмцээнд хаалт дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 35 цэцэрлэгийн 350 гаруй хүүхэд оролцож, авьяас бэлэг, авхаалж самгаа сорж, замын хөдөлгөөний тухай мэдлэгээ тэлсэн байна. Нийгмийн харилцаанд оролцоход хамгийн чухал мэдлэг бол замын хөдөлгөөний дүрмийн ойлголт байдаг. За энэ талаарх мэдлэг ойлголтыг ахиулах бага насндаа зөв олж авснаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж чадах юм а. За тэгвэл хаалт дүүргийн цэцэрлэгийн багчууд замын хөдөлгөөний мэдлэгийг хэлж тэднэр дамжуулан эцэг их гэр бүлтэн мөн эерэг үр дүн гарсан байна. Замын хөдөлгөөний цагаан толгойн өдөртөмжүүд өөрчлөгдөж байгаа. За энэ жилийнх нь болохоор цэцэрлэг хүүхэд болгоныг оролцуулсан ирэл контент бүтээх гэдгээрээ бас их онцлог болж энэ нь болохоор өөрөө дүгнэлтэндээ оноондоо орж байгаагаар онцлог байгаа. Хүүхдүүдийг багаас нь замын хөдөлгөөний зөв дадлыг бий болгохын тулд ерөөсөө эцэг их багш нар бид хэдийн үлгэр дуурайлал хамгийн чухал юм шүү гэдгийг л онцолж хэлмээр байгаа юм. Энэ жилийн хувьд бид нар 5 дахь жилдээ тэмцээнд оролцож байгаа. Тэгээ өмнөх жил бид нар замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнд амжилттай оролцоод мөнгөн мэдээллийн эзэд болсон. Энэ жил амжилттай ахиулаад хүүхдүүдээ эцэгчүүдээ маш сайн бэлтгээд ингээд тэмцээнд оролцохоор ингээд ирсэн байна. Манай хүүхдүүдийн хувьд энэ жил эцэгчүүд хүүхдүүд замын хөдөлгөөний тэмцээнийг цэцэрлэгийн хувьд ч гэсэн замын хөдөлгөөний дүрмийг эцэгчүүдтэй яармагчудаа нисэгчүүдтэй уриалсан маш олон төрлийн нэг ирэл бэлтгэж тэмцээнд оролцож байгаагаар маш онцлог байгаа. За яг хүүхдүүдэд эцэгчүүдэд хоёуланд нь маш том нөлөөлөл үзүүлж байгаа гэж би бол хувьдаа харж байна. За нэгдүгээрт бол энэ Монгол улсад хамгийн том хүүхдэд эрсдэлтэй нэг зүйл бол замын хөдөлгөөн шүү дээ. Тэгээд замын хөдөлгөөний зөв аюулгүй дүрм гэдэг энэ зүйл байна. Хоёрдугаар гэх юм бол энэ улаан загалмаа нийгэмдгээс явуулж байгаа наанхан шатны тусламжоо. Тэгээд наанхан шатны тусламжийн бас нэг юм хэсгийг мэдэж авах. За мөн эцэгчүүд мэддэггүй эцэгчүүдэд хүртэл би өөрөө бас ижээс шин зүйлсүүдийг мэдэж авлаа, сурлаа. Би ногоон гэр дасгаар явж болно. Улаан гэр дасгаар явж болохгүй. Шар гэр дасгаар харин би анхааралтай байна гэж ойлгосон.